Сайн байцгаана уу хүмүүс үзэгчтэй. Монголын телевизчний үндэсний холбооноос одоо удахгүй 5 дугаар их хурлаа хийж байна. Энэхүү их хурлыг хийж байгаатай холбогдуулаад телевизчний үндэсний холбооны ажлын албанаас салбарын мэрэгчлэлтэн нүүдийг урьж оролцуулсан юм ярилцлагын подкаст нэвтрүүлгийг хийж байгаа. Бид нэр одоо бол 4 дахь дугаараа та бүхэнд хүргэх гэж байна. Энэ 4 дахь дугаарын маань зочноор Монголын тариаланч, гурил үйлдвэрчдийн холбооны дэд ерөнхийлөгч шинэ үеэр одоо өргөдөн оролцоод байна. Тэгээд бидний урилгыг хүлээн авч цаг зав гаргаж байгаа танд баярлалаа. Та сайхан орж гин үү? За ингээд та бүхэнд маш их баярлалаа. Энэ 5 дугаар жуулган болох шоутай холбоотой энэ ярилцлагад оролцож байгаа бид судлаач бидний үеийг сонсож байгаад тийм ээ баяртай байна. За тэгэхээр бид энэ ярилцлагаараа энэ дугаараараа юу ярих вэ гэхээр ерөнхийдөө газар тариалангийн үйлдвэрлэлд та өөрийнхөө хувийн зүгээс те нэг дүн шинжилгээ гэдэг өнөөгийн нөхцөл байдал дээр дүн шинжилгээ хилээч гэж хүсэж байгаа. Хоёрдугаарт энэ ямар учир зорилготой байна гэхээр ер нь Монгол орн цаашдаа ирээдүйд энэ газар тариалангийн үйлдвэрлэлийг хэрхэн тогтвортой явуулж бизнес зарчмаар те үр ашигтай тэгээд энэ дотоодын хэрэгцээг хангаад цаанаад энэ олон жил бидний ярьж зориод байгаа экспортлогч орн болох вэ гэсэн зорилгын хүрээнд ерөнхийдөө бүх ярьсан яриа маань ерөнхийдөө зангилагдана гэж бид нар төлөвлөж байгаа. Тийм учраас та эхний асуулт маань танаас асуух гэдэг зүйл бол Монголын одоо өнгөрсөн үеийн газар тариаланд та нэг дүн шинжилгээ хийгээд өөрийнхөө дүнэлтийг хэлэхгүй юу те? За тийм баярлалаа. Сайхан асуулт байна. Яг тэгэхээр зэрэг бид ирээдүгөө тодорхойлохын тулд заавал тийм ээ өнгөрснөө судлах хэрэгтэй. Би судлаач хүний хувьд болохоор зэрэг 1958 оноос эхлээд 2022 он хүртэл бүх одоо газар тариалангийн үйлдвэрлэлийн хэмжээ, ургацын хэмжээ тэр үед ямар бодлого баримталж ирсэн, ямар технологи хэрэгжилж байсан, боловсон хүч ямар байсан гэж судалгаа хийж үзсэн. Ингээд үзэхээр зэрэг одоо биднээс тийм ээ 10 жилээр ингээд үзэх юм бол Атрын 1-р аяны үед бол биднээс анх сурж байсан газар тариалангийн үйлдвэрлэлийг суралцж тийм ээ Орос улбаны юу зөвлөх бол улсын мэргэжилт ингээд суралцж газар тариалангийн үйлдвэрлэлийг бид хэвшүүлэх гэж Монгол оронд одоо хэрэгжүүлэх гэж ингэж явж ирсэн. Ийм суралцах үе байдаг. За 2 дугаар аян буюу 1974 оноос тийм ээ 86 он хүртэл 90 он хүртэл ер нь бол Атрын 2 дугаар аян гэж үздэг. Энэ 90 он хүртэл оргил үе байсан. Энд оргил үедээ гэж тодорхойлж байгаа учир нь энэ үед ургац болон юуны хэмжээ тогтвортой өсөх хандлагатай байсан. 90 оноос хойш тийм ээ одоо 2000 Атрын одоо 3 дугаар аян буюу 2008 он хүртэл болохоор зэрэг урагдлын шат байсан. Маш их урагдсан. За бид одоо хамгийн тогтвортой үе юу 2 дугаар аяны үед хамгийн өндөр ургацсан 856 центнер гагаас авч исэн болвол юу гагаас 850 мянган тонн лампуудаа Монгол улсын хэмжээнд хурааж авч исэн. Энэ үед бол гагаас авч байгаа ургацын хэмжээ 15-аас 16 центнер байсан. Нэлээд өндөр байсан гэж үздэг. Гэвч энэ тогтвортой өсөх хандлагатай байсан. За 90 оноос хойш бол биднээс одоо 2004 он энэ төрх чинь хамгийн уналтын үе буюу бид нийтдээ 70 мянган тонн ламбууд оруулж авчихсан. Энэ 70 мянган тонн ламбуудаа гэдэг чинь Монголын гурилын хэрэгцээний 30% хүрэхтэй үгүйтэй. За эндээс эхлээд та бүгд маань санаж байгаах. Ер нь бид одоо нэг гадаад улсуудаас одоо экспортоор маш хэмжээний гурил авч ирсэн. Энд одоо тохиолбол 90-ад оныхон интермед нь ясны гурилын интер гэж ярьдаг байсан. Ийм үед лүү ийм шатлал орхоо хүртлээр бид одоо газар тариалангийн салбар маань унсан. Тэгээд одоо бид 2008 оноос эхлээд Атрын 3 дугаар ингэж зэсэн газраас зарлаад явсан. Гэвч одоо 8 оноос эхлээд өнөөдөр бас Атрын 4 дугаар ингэж зарлаж байгаа шүү. Энэ хугацааны ингээ хөгжлийн чиг хандлага авж байгаа ургац тийм ээ энтрийг хаваад хөрөний шүт шиг байдаг. Хөгжлөн. Нэг ундаг. Тухайлбал 2017 онд одоо дотоодын хэрэгцээ хангах хэмжээнд хүрч чадаагүй. За 2015 онд мөн дотоодын нийт хэмжээг хангах хэмжээнд хүрч чадаагүй. Энэ хөрөний шүт шиг ингээд яваад байна гэдэг чинь юунаас болж байна вэ гэхээр нэгдүгээрт нь биднээс технологиг мөрдөхгүй анги гэдэг ойлголт. За хоёрдугаарт нь болохоор зэрэг бид тийм ээ цагуурын шууд нөлөөлөлд орж байна. Цагуур сайн байх юм бол өндөр ургац авдаг, цагуур муу байх юм бол дагаад унцдаг. Энэ маань юу гэж нөх гэхээр зэрэг ерөөсөө технологийн асуудалтай холбоотой. Технологио бид мөрдөхгүй байна. Бид 80-аад оны түвшиндээ хүрч чадахгүй байна гэсэн үг. 86-ныхаа түвшиндээ авж байгаа ургацын хэмжээ ч гэсэн
үйлдвэрлэлд нэвтрүүлж байгаа технологич гэсэн тэнд ажиллаж байгаа боловсон хүчин хөдөөж хон орц норм энэ төр бүгд тэндээ хүрэхгүй байна гэсэн. Ийм болохоор зэрэг бидний хөгжил маань өнөөдрийн миний дүгнж хэлэх юм бол одоо энэ Атрийн 3 4 аян бол харьцангуй докторч чадаагүй тийм ээ хүрээний шивчиг нэг дээшээ нэг доошоо ийм байгалийн цагуурай хараат байна гэж ойлгож байна. Тэгэхээр асуудлын шийдэл бол одоо манай манай орны газар зүүн байрлалтай их холбоотой байна шүү дээ. Чигийн хорт үндэсний дутагдaltaй. Тэгэхээр энэ хорт үндэсний дутагдaltaй нөхцөлд бид нэр одоо 1970-80-ад онд хэрэгжилжсэн технологиг цааш нь үргэлжлүүлээд байх боломжгүй маа. Тэгээд аль болох одоо бид нартай адилхан одоо энэ уртлагын бүсд байгаа Канада, Казахстан ч гэдэг юм уу тийм бусад орнуудын туршлагыг нэвтрүүлэх шаардлагатай байна гэж үзэж байгаа. Тэгэхээр үүнийг бол одоо Монголын томоохон аж ахуйн нэгжүүд одоо хүмүүс бол ойлгоод нэвтрүүлээд явсан зүйлс байна тийм. Тэгэхээр энэ тал дээр та дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй тийм. Бидний ерөнхийдөө энэ цагуурын эрсдлийг бууруулах чиглэлээр ямар алхмууд авч хэрэгжүүлв. Тэдний гарсан үр дүн юу байв? Цаашид одоо бас сайжруулмаар байгаа зүйлс нь юу байгаа вэ? За ерөнхийдөө бол биднээс 90-ад оны үед тийм ээ тухайлбал одоо 96-7 оны үед хамгийн бага ургац аваад тийм ээ ер нь дотоодоо бид урлагийн хангамжаа дийлэхгүй юм байна. Ийм үүднээсээ бид технологи зохицуулсан байна. Хоёрдугаарт нь тийм ээ энэ техникүүд маань бүгд хуучирсан байна. Орос улбаны улсууд одоо үйлдвэрлэгээс энэ техникүүд бүгд хуучирсан байна. Энийгээ дагаад технологи маань одоо хуучирсан байна гэж ийм ойлголтод төрсэн. Ингээд одоо 98 оноос эхлээд тэр үед би Европын албаны ТАСИС гэдэг төсөл дээр ажиллаж байсан. Газар тавилангийн үйлдвэрлэлийг дэмжих төсөл гэдэг байсан. Тэр үеэс эхлээд бид одоо энэ хөгжингүү бидний ижил өргөхд оршиж байгаа Канадын технологиудыг оруулж анхны орлогод хийсэн. Энэгээр одоо тухайлбал бид Roundup гербицидийг тийм ээ өрийн шин боловсруулалт хийгдэг Roundup гербицидийг оруулж аж Монгол орнд одоо ямар том нормоор хэрэглэх үү гэдэг анхны туршилтуудыг хийж байсан. За хоёрдугаарт нь бидний мэддэг нөгөө зеротилж тийм ээ нөөтилийн анхны одоо үргэлжлэгчүүдийг оруулж иж одоо туршиж байсан. Сэлэнгэ аймаг, Төв аймаг, Хинти, за Увсын Баруун Турган гэдэг одоо 5 газар биднээс хэрэгжилж байсан. За 3-дугаарт нь бол одоо мөн Бордооны мэдээж орцоодын асуудлуудыг Бордоо оруулж ирж одоо бид өмнө нь бол социализмын үед бол хэрэглэдэг байсан. Тэр том нормын хэмжээнд хүртэл хэрэглэх, заагийн ургацыг нэмэгдүүлэх гэсэн ийм одоо анхны орлогуудыг хийж. Тэгээ 98 оноос одоо ингээд өнөөдөр 2022 он гэхээр зэрэг тийм ээ бараг 24 жил болж штэ. 24 жилийн хугацаанд харьцангуй энэ технологи маань нэвтэрч амжаагүй байна гэж би ойлгодог. За энэ яагаад нэвтэрч амжихгүй байгаа тийм ээ одоо газар тариалангийн үйлдвэрлэлийн 20% л одоо томоохон аж ахуйн нэгжүүд оруулж хэрэгжилж байна. Ингэснээрээ тэр аж ахуйн нэгжүүдийн ургац харьцангуй бас доктортой байна гэж би хардаг. Тухайлбал гачуурт компани тийм ээ гагаас харьцангуй бас өндөр ургац аваад байгаа. Одоо багаар Оросын техник хэрэгжилж байгаа технологи хэрэгжилж байгаа компаниудаас за ариун ураг компани байна. За мөн одоо халах голд одоо сүүлийн үед байгуулагдсан 4-5 аж ахуйн нэгжүүд байгаа. Эдгээрүүд бүгд одоо Канадаас тийм ээ тэр одоо Канадын технологи хэрэгэлдэг тэр техникүүдийг шууд оруулж ирээд шууд үйлдвэрлэлд нэвтрүүлж байна. Энэ одоо 24 жилийн хугацаанд бол одоо 20% гэдэг бол энэ бол чаналтай тоо шүү дээ. Тэр үүднээс бид одоо тийм ээ одоо энэ технологи сүүлийн үеийн технологи хэрэгжилж байгаа энэ компаниудын ургац доктортой байгаад идэг. Гэвч нөгөө технологиос сүлж чадаагүй, техникээс сүлж чадаагүй тэр аж ахуйн нэгжүүд маань нөгөө дээшээ доошоо явчихад байгаа учраас ургац маань харьцангуй нөгөө доктортой биш хүрээний нэгжүүд шиг дээшээ доошоо хэлбэлцээд байна гэж ингэж ойлгодог. Ингэж дүгнэдэг. Тийм болохоор зэрэг энийг бол бид боддог. Ягаад гэхээр зэрэг бид одоо Канадын технологиг шууд Канадын техникийг авахт нь санхүүгийн хувьд хүндрэлтэй. Ягаад гэхээр зэрэг нэгдүгээрт нь талбай маань бага байдаг аж ахуйн нэгжүүд, ихэнх аж ахуйн нэгжүүдийн талбайнууд 90 аж ахуйн нэгжийн 90% нь бараг 500-аас тийм ээ доош техник гатаа байдаг л да. Тэгэхээр зэрэг энэ бага талбайд одоо тухайлбал Оросын албаны улсын техникүүд хэрэглэж байна. За мөн Казахстаны техникүүд хэрэглэж байна. Энд техник технологиудаа шинжилээд явчих хэрэгтэй маа. За одоо манай судалгаагаар ингээд үзэхэд нэг 35% нь болохоор зэрэг хуучин бүр тийм ээ социализмын үед ашиглаж ирсэн тэр техникээс салаагүй компаниуд байна. Тэгээд дээр нь технологийн хувьд бас мөн өөрчлөгдөөгүй. Урин Улаанбаатар гэсэн сэргээгээр явдаг тийм ээ. Тэгэхээр зэрэг тэрийг бараг л эргүүлж харуулж ийн гэсэн үг шүү дээ.
Тэгэхээр зэрэг эргүүлж хагалаад ингэж хийж байгаа энэ технологи бол хизээш одоо Монголоор тохиромжгүй гэдэг нь аль 70 60 талаад он батлагдаад ингээд солилцсон юм байна шүү дээ. Хөрсийг ерөөсөө эргүүлж хагалж болохгүй байна Монголын нөхцөлд. Ийм чигийн хурааган дуу нөхцөл бол ерөөсөө бид тариалтын өмнө хөрс хөндөж болохгүй байна гэсэн ийм одоо дүгнэлт гарцсан байхад энийг маань одоо ингээд хэрэглээд байгаа нь бид ургац тогтворгүй байгаа гол шалтгаан байгаа гэж ойлгож байна. Цагуурын нөхцөл байдлыг бол бид нар бол яагаад ч өөрчилж чадахгүй. Тэгэхээр зарим жил хурд тунцтай үед бодоо нийлүүдэлтэй. Хурд тунцны багтаа үед одоо дутагдaltaа импортоор зарим жилдээ 160 сая доллараар бодоо авч явах жишээтэй тий. Тэгэхээр үүнийг богино хугацаанд шийдэх шийдэл нь юу байна вэ? Одоо бүх аж ахуйн нэгжүүд бол тех технологиг нэвтрүүлэх боломжгүй гэдгээ үзэж байгаа. Бид нэр алгуур хүрье гэж хэлж байгаа тийм. Тэр хүртлээр наад зах нь одоо энэ өөрсдөө хогоо эдийн менежментийг сайжруулад тэр компостыг одоо хөрсөндөө ирүүлж өгье ч гэдэг юм уу. Янз бүрийн шийдлүүд яригдчих байна. Тэгэхээр одоо богино хугацаанд бид нэр авч хэрэгжүүлэх боломжууд сонголтууд нь юу байна вэ? Бид бол бас энэ талаар нэлээд судалгаанууд хийгдсэн, бусад улс орнуудын туршлагуудыг бас хуваагдсан. Миний бодлоор, миний ойлголтоор болвол хамгийн богино хугацаанд хийх нь тийм ээ. Бид нэгэнд хамтарч ажиллах хэрэгтэй гэж ойлгодог. Одоо бид 500 гатаа ч юм уу 100 гатаа ч юм тэр Канадын тэр том техникийг оруулж ирээд ашиглах тийм ээ. Тэр одоо хэдэн сая долларын үнэтэй ямиг үнгүү тэгээд нэг тавиад байх. Энэ бол утгагүй асуудал. Тийм учраас одоо тухайлбал ийм зөндөө олон хандлагууд байдаг. Голландд байна, тийм ээ, Данд байна. Тухайлбал 50 гатаа хүн тэр бол газрын эзэн л байдаг. Тэрийг нь боловсруулад ирээд тийм ээ боловсруулаад тариад хамгийн сүүлийн технологи техникээр тариад өгөөд үйлчлэгнийхээ хөлсийг аваад тэр хүн бол ерөөсөө тэр би юу тарих уу, намар хідээр борлогдох уу, яах уу гэдэг юм санаа зовхгүйгээр тийм ээ тэрийг бүгдийг нь урдаас нь хийгээд өгдөг ийм лизингийн үйлчлэгний компаниуд байдаг дэлхийн туршлага. Энэ бол жижиг одоо газруудаа энэ Европын улсууд байдаг. Германч байна, Унгарч байна. Тэгэхээр зэрэг ийм системд манайх шилжиж ирсэн гэж би хүсдэг. Ягаад тэгэхээр зэрэг тэдгээр газраа нийлүүлчих гэж байгаа юм биш. Зөвхөн одоо манад тэр лизингийн үйлчлэгээ үзүүлдэг тийм том техникүүдтэй тийм одоо компаниудыг бий болгоод энийг үнэхээр одоо усаас бас дэмжиж өгөх хэрэгтэй. Энд чинь цааталтаа ажлын байр бий болно. Бүхэл бүтэн залуучууд тийм ээ тэр одоо хавар үлгээ хийдэг. За намар одоо компани бариад одоо ургацын хураачдаг. За ургалтын үед нь хор бордоог эн цацчдаг. Тийм ээ дараа нь тэгээ борлуулалтын тээвэр хийгээд урлын өвдөр давшаад ушаачдаг. Дараа нь тэр мөнгө нь хичнээн тоон хичнээн юу гарснараа фермерийн дансанд ордог. Ийм юу яах юм бол энэ хамгийн одоо би ойрхон амархан биелэгдэх тийм ээ юм болов гэж би ойлгож байгаа. Түүнээс биш одоо бүгдийн солио тийм ээ бүгдийн өөрчлөлийг гээд ингээд яхад нэгдүгээрт нь бас хэцүү. За хоёрдугаарт нь бордооны асуудал та ярьж авах шин компост бордоо, органик бордоо ярьж авах ш байна. Тэгэхээр зэрэг энэ бол миний хувьд бас их том их л холын зорилт гэж ойлгодог. Энийг ихтэй хийх ёстой. Бидний хөрс одоо та бүгд маань хэлж байгаа сүүлийн судалгаагаар бол 36.6% нь одоо илтгэл орсон ашиглахын аргагүй болсон гэж ярьж байгаа шиг байна. Тэгэхээр зэрэг бид энэ бордоог хэрэглээд хөрсний хүчин чимээ сайжруулах, хөрсний ус барих чадвараа дээшлүүлэх энэ бол асын зорилт, холын зорилт. Яагаад холын зорилт, аршин зорилт байна вэ гэхээр зэрэг органик бордоо бол тийм ээ 1 гад 40-оос 50 тонн бууз буюу компост бордоо хэрэглэдэг. Гэтэл тийм их хэмжээний компост бордоо үйлдвэрлэх өнөөдөр бааз суур байхгүй байна. За хоёрдугаарт нь малажхуудаа боловч яг үнэн чанартай тийм ээ нэг одоо айлын малчингийн юунаас очоод тийм ээ 20 тонн бууз авъя гэхэд л нэлээд л асуудал болж байгаа юм шүү дээ. Тэгэхээр зэрэг хоёрдугаарт нь энэ малчтын энэ малын бууз энэ төр чинь бас бүгдээрээ бүүндээ байж идэм бас биш байгаа тийм ээ. Цоглуулах хэвээр тээврийн зардлыг хөндрөх хэвээр хоёрдугаарт нь тэрийг талбай заацах хэвээр тийм ээ. Тэгээ хурцуулсан. Тэгэхээр энэ бол нэлийн өндөр өртөгтэй зардал юм болоо гэж ингэж ойлгож байгаа. Тэгэхдээ энийг зайлшгүй хийх ёстой. Энэс багаар алхмаар хийгээд явах ёстой. Энэ бол хамгийн зөв алсыг харсан зорилго. Алсыг харсан ажил. Энэ бол дэвшил болно. За тэгэхээр одоо ингээд бол гацтайлын үйлдвэрлэлээр ялангуяа өр бодооны үйлдвэрлэлээр бол томоохон аж ахуйн нэгжүүдийн туршлага нэг хэсэг байна тийм үү. Энэ томоохон аж ахуйн нэгжүүдийн туршлагыг бусад нөгөө олон жижиг тариаланч руу нэвтрүүлнэ гэдэг нь өөрөө төрийн том даалгавар юм шиг байна.
Тэгэхээр үүн дээр бол төр гэдэг маань ингээд бид нар бүгдийг ингээд зохион байгуулагч нэг хүчин зүйл гэж хараад байдаг боловч яг ингээд бодитоор нь хараад логикоор нь хараад үзэх юм бол тийм чинь хитгэн яамны хитгэн мэрэгчлэнүүд л байгаа шүү дээ. Тэр хүмүүс ч одоо бүх зүйлийг хийж амжихгүй чадахгүй. Бүх өмнөний зүйн шийдлийг гаргах боломжгүй юм байна л да. Тэгэхээр энэ дотоод зохион байгуулалтын асуудал дээр ерөнхийдөө ямар хандлага, ямар стратеги бид нар байруул арай үр дүнтэй өрх юм те. Таны хэлж байгаагаар бол одоо хуучныхаар бол техник дундын үйлчлэгээ гэдэг шиг одоо бүсчлээд тухайн бүсүүдэд одоо ямар хэдэн газар ямар техникээр ямар үйлчлэгээ үзүүлэх юм бэ гэдэг л тийм одоо зүйлсээ байгаад байна шүү дээ те. Энэний уялдаа холбоог сайжруулахад хамгийн одоо таны бодлоор зохимжтой арга хэмжээ нь юу вэ? Ер нь бол юм мэдээж та бүгд маань ойлгож байгаа. Ер нь бол тийм ээ төр оролцоод явахаар бодлогын хэмжээнд бичиг баримтууд нь гаргаад өгчих ёстой. Санхүү шийдлийг гаргаад өгчих ёстой. Түүнээс төрийн нэг түвшмэл оролцоод явах юм бол энэ бизнес болоод тойрчдөг. Тийм ээ. Эргээд нөгөөх нь аж ахуйн нэгжтэй хүндрэл болоод үргэлжлэдэг. Тэр нь өндөр үнэтэй байдаг. Авахаас өөр аргагүй байдаг. Одоо тийм жишээ одоо билээхэн байна. Одоо тарилын дэмжих сан дээр тийм ээ. Белорусын улс болон одоо бусад улсуудаас ороод ирсэн услаханы систем гэх чинь л одоо тийм ээ бараг 50000 гаруй услаханы систем одоо 2 жил ингээл дараатаар байж байна. Гэтэл чи эн чинь нөгөө хүмүүс маань тий шууд цаас харж агаад дээш харж агаад шийдвэр гаргацсан учраас эн чинь аж ахуйн навч авахгүй байхгүй. Гэтэл тэрийг ямар нэгэн аргаар зохицуулах механизм байдаг. Олон улсын туршлага байна. Тухайлбал одоо лизингийн үйлчилгээ үзүүлээ, услаханы системийг хий гэсэн энэ тийм ээ хүмүүс байна шүү дээ. Залуучууд байна. Эднүсийг нэгтгээд сургаад хүмүүжүүлээ тийм ээ сургаад тэгээд дараа нь за та хүмүүс энийг ийм хэмжээний дэмжлэг үзүүлээ. Энэ чинь бизнесээр дэмжиж байгаа. Та хүмүүс энэ бүс нутгийн энэ сумдын энэ бүх одоо 40,000 гаг та хүмүүс хариуцаад тариалаад ингээд яваа гэдэг ингээд төрөөс бас тийм ээ бодлогоор нь нэмжээд өгчих юм бол энэ чинь хэрэгжих боломжтой хаана. Тэгэхгүй одоо нэг хүн цаас юу ширийн нар сууж байгаа тишнээ тэдэн морины өвчин чадaltaа тарахтар тишнээ тарахтар гэдэг ирдэг. Услаханы систем гэдэг ирсэн ч нөгөө аж ахуй нэгж хамгийн одоо сайн менежмент шүү дээ. Ашиггүй бол тэрийг авахгүй шүү дээ. Хичнээн хэрэгтэй байсан ч авахгүй. Тэгж одоо бид заавал одоо бусад улс орнуудын хаягдсан техникийн цуглуулгыг авах шаардлага байхгүй. Энэ үднээс эдгээрүүд одоо хүртэл одоо ингээд манай хатсан гэдэг нэрлэгдээд байгаа тэр аж ахуй нэгж дээр юун дээр төрийн одоо юун дээр байгууллагаар байгаад. Өмнөх дугаар дээр бол хөдөө аж ахуйн сургуулийн бизнесийн сургуулийн багш нар санал хэлэхдээ бол ингэж хэлсэн л дээ. Хөдөө аж ахуйг дэмжих сангаар зөвхөн дамжих шаардлага нь юу байгаа юм бэ те? Түрүү бол тариаланчдыг дэмжихдээ тэр татаасыг олгохдоо технологийн шинжилгээг ашигласан байдалд нь одоо татаас өгөх хэрэгтэй байна. Гэхдээ тухайн компаниуд ямар техникийг хаанаас авахаа өөрөө сонгодог байгаад түүн дээр нь санхүүгийн үйлчилгээ үзүүлж байгаа банк санхүүгийн байгууллагууд дээр нь төр тэр нэг дэмжлэгийнхаа механизмыг холбож өгөх ёстой гэсэн санал төвшүүлж ирсэн. Таныхаар бол яг л энэ миний яриад байгаа түрүүчийн ярьж байгаа кейс бол юу бол энэ. Ягаад тэгэхээр зэрэг би тийм ээ өөрийнхөө үйлдвэрлэлийг явуулахын тулд би төрөөр хүнээр юм авах бол утгагүй шүү дээ. Би газар орноо тэр тухайн талбайгаа тухайн хаана нь яаж болдог хичнээн миллиметр тоног сундаг тийм ээ хаана гуйж чалгатай хамгийн сайн мэдж байгаа хүн би шүү дээ. Надаас өөр мэдэх тэр ямар ч юм нэмэргэлтэн ямар ч эрдэмтэн доктор байхгүй шүү дээ. Тийм болохоор зэрэг надад зөвхөн бодлогын босуулж өгөө дэмжиж чамайг харин тийм ээ ийм мөнгө чи ингээрээ хаанаас ямар техник авах вэ? Тэрийг хэл. Тэгвэл гайлнууд өсөнжүүлүүлээ тийм ээ. Тэр авах одоо хэдэн хувийн өгье. Одоо энэ чи бахан биднээс шин дэмжлэг өгдөг шүү дээ. Улаанбаатар урамшуулал гэж өгдөг. Тэр урамшууллын системийг басынтай холбож өгөх хэрэгтэй. За танах хөрсөө бордох бол бордооны чинь тэдэн хувийг нь хөнгөлөё, 50% нь хөнгөлөё. Тэгээд танаа урамшуулж нь тэр бордоо руу явуулаа. За танах одоо компост бордоо хийх бууцаар бордох бол бас мөнгө хөнгөлж өгье. Тэгээд танаас хий борд зүгээр хяналттай тавих механизм байж. Тэр мөнгө яг тэр зарж гин үгүй юу тийм ээ. Энэ чинь амархан систем, ухаалаг систем тийм биз. Тэр авсан зээл маань яг тэр нөгөө хэлсэн үйлдвэрлэгөө явж гин үгүй юу гэдгийг хянах хамгийн боломжтой шүү дээ. Энэ үднээсээ тэр санаатаа таны түрүүн хэлсэн энэ үдэ бол би нэг байдаг хүн. Энэ бол хамгийн зөв гаргалгаа. Энийг ч одоо хэрэгжүүлж байгаа улс орнууд байна тийм ээ. Ийм үднээсээ бид одоо тухайлбал би зүгээр хамгийн энгийн жишээ хэлэхэд хятад улс байна. Хятадын хойд нутгууд буюу харбин чиглэлийн нутгууд энэ хилэмжээ мужийнхан бол газар тариалангийн бас манайтай нэг өргөт байдаг.
Тэгтээ 70 одоо ойрхон учраас нэлээд өндөр тунц сундаг 500-аас 600 мм тунц сундаг. Тэгтээ тэнд бол бас тех технологи хэрэгжилж байгаа. Ягаад тэгэхээр зэрэг хөрсийг тийм ээ хөрсний илгэдлэг өдрлийг нөгөө сархины ус нутг учраас илгэдлэг багасгах үүднээсээ тех технологи хэрэгжилж байна. Гэтэл хятадууд юу гэж нэхээ зэрэг танах ийм техник ийм Канадаас авах юм уу? Тэ? Яг Канадын энэ юг одоо юу технологиор хийгдсэн энэ техникийг авах юм бол манайх танад одоо урамшуулт хэдэн хямдралтай өгнө гэдэг. Ингээд хүмүүсээ техникжүүлээд ингээд эхэлсэн. Хоёрдугаарт нь мөн энэ харбын интерлүүчин бол одоо цагаан будаа хэмжээгээр тарьж байна. Тийм цагаан будаа тарьж байгаа аж ахуйн нэгжүүд нь болохоор зэрэг бас дөрвөөс лизинг үйлчлэг үзүүлээд тэр чинь цагаан будаа жижигхэн талбад таригддаг. Тэр үүднээсээ лизинг үйлчлэг үзүүлдэг. Бас тийм сервис компани байгуулсан. Тэр компани бол тэр тариалагчдын өмнөөс өөрөө бүх ажлыг хийгээд тэр ажлуудыг ингээд зохион байгуулж болж байна. Ийм туршлагууд бол байна. Тэгэхээр одоо тариаламжтай бүтээмжийг нэмэгдүүлэхэд хэдэд асуудал чухал байна л да. Нэгдүгээр гаагаас авч байгаа ургацсан хэмжээ чухал байна. Өмнө нь бол гаагаас 6-8 центнер будаа авахд бол ерөөхдөө үндсэн үртгэн хүчин гэж үзээд түүнээс илүү ахын бол ашиг байдаг гэж үздэг байжээ. Одоо бол ерөнхийдөө 10 ба 12 ч гэдэг юм уу центнер ургацыг авч иж үндсэн үртгэн нөхөх төвшөнд яригдчихээн л да тийм. Тэгэхээр бид нар ч одоо хөдөө аж ахуй дэмжих сан дээр засгаас одоо будааны үнийг тогтоогод өгчөж байгаа. Будааны үн тогтоож өгж байгаа нь томоохон өсөн дэвжих боломжтой компаниудтай болохоор сойлт болоод бүтээмж багтай компаниудтай болохоор дэмжлэг болж ингэж нэг хоёр өөр хувилбараар ингэж очиж буугаад ах шиг байна л да. Тэгэхээр ерөнхийдөө ямар ч тохиолдолд бол бизнес өөрөө эрүүл одоо эрэлт нийлүүлэлтэн дээр үнэн чөлөөтэй явж ажиллаа оршин тогтно гэдэг нь зах зээлийн нэг хуулийг бид нэр дагаж хөндрөөд байгаа даа шүү дээ. Тэгэхээр цаашдаа бид нар энэ бүтээмжийг нэмэгдүүлэхэд энэ санхүүгийн төрийн хамааралгүйгээр явах ямар одоо боломж бололцоонууд ерөнхийдөө байгаа вэ? Зөв их зөв болж харсан байна. Ер нь бол одоо газар тариалангийн үйлдвэрлэл тийм ээ сүүлийн баг одоо 90-ад оноос хойш бол бараг нэг үнэтэй байлаа. Тонн ламбудаа тийм ээ. За 350 мянгаас эхэлж явсан. Одоо дөнгөж жил энэ жил хийсэн 650 мянга болж штэ тийм ээ. Тэгэхээр чин зэрэг за нэг 80% өсөж явах шиг байна. Гэтэл одоо 90 оны одоо тийм ээ 1 литр ус ямар байлаа, 1 литр шатах мөн ямар байлаа, доллар ямар байлаа тийм ээ. Тэгээд инфляци бодоод ус ямар ч өсөлт байхгүй салбарын бүтээгдэхүүн болвол газар тариалангийн үйлдвэрлэл. Гэвч газар тариалангийн үйлдвэрлэлд хэрэглэгдэж байгаа бүх бүтээгдэхүүн, бүх хөдөөж орц нормууд дандаа экспортоор орж ирдэг. Шатхуун экспортоор орж ирнэ. Бордоор, урган хамгаалын бодис, техник тийм ээ. Гэтэл чинь бид дэлхийн чиглэлийн хандлага дээр ингээд бүх юм нэмэгдээд ингээд яваад байх. Заавал одоо төрөөс бариад идэг. Энэ хамгийн буруу механизм. Дээрээс нь үн тогтоодог механизм хамгийн буруу. Энд нэгэнт л одоо зах зээлийн нийгэм шилжсэн бол тавих хэрэгтэй. Тэр одоо яг уу тариалчдын юуны ард түмний нуруунд дээр гурилын үн өснө гэдэг юм хандлага. Ийм одоо өнөдөр байж болохгүй. Энийг хэн ч хэлж байгаа. Энэ бол хамгийн бүдүүлэг юм байна. Тэгэхээр зэрэг энэ Улаанбаатарын үнийг ингээд дэлхийн зах зээлийн үнэтэй ойртой жишг үнээр нь ингээд явуучих юм бол тэр чинь аяндаа эрэлт нийлүүлэлтээс хамаарат өсөх жилдээ өсөөд багасах жилдээ багасаад явна. Тариачид харьцангуй юу тариаланчд маань харьцангуй нэг юм. 3 дугаарт нь болохоор зэрэг ерөөсөө би юу анзаарч байна гэхээр зэрэг заавал төр энэ газар тариалангийн бизнест оролцох ерөөсөө шаардлага. Эний ч аваа явж байгаа, хийгээ явж байгаа бүхэл бүтэн одоо салбар бий болцсон тэн дээр мэрэгцсэн юм хүмүүс байна. Тэгэхээр зэрэг энийг бол төр оролцохгүйгээр төрөөс харин ямар юунд нь дэмжлэг стратегийн бүтээгдэхүүнгээ яг дэмжиж идэг л да. Энэ бол стратегийн бүтээгдэхүүн Улаанбаатар гурилал бол тийм ээ. Тэгэхээр зэрэг тэр үүднээсээ болвол тусгай журмаар зохицуулагддаг тийм ээ олон улсын зарчим байдаг. За тухайлбал одоо Канадад бол тийм ээ будаан том сан гэж байдаг. Тэнд эрэлттэй жил тийм үү? Эрэлттэй жил өндөр үнээр нь авдаг. Дотоодын юу дэлхийн зах зээлээс одоо тухайлбал дотоодын бүтээгдэхүүн нь ургац багасаад өндөр болчихно шүү дээ. Тэгэнгүүт нь тэрийг нь дэлхийн зах зээл дээр гаргаж зараад зөрүүг нь өгдөг ийм хандлагууд байдаг. Энэ чинь газар тариалан ингээд доктортой авч явах, нөгөө стратегийн бүтээгдэхүүн доктортой авч явах гэсэн ийм л бодлого байгаа. Ингэж одоо төрийн дэмжиж бодлогоор явдаг. Гэхдээ төрийн оролцоо бол одоо олон улсын харилцаа тал дээр ч гэдэг юм уу зайлшгүй байх юмнууд бол байна шүү дээ. Жишээлбэл энэ жил бол Орос улбаны улс ба Украины одоо зөрчилдөөнт байдлаас болоод хөлш хоёр хоорон хоёулаа Эрдэс Бордооны
одоо экспорт импорт дээр квот тавьж байгаа сураг байна. Дээрээс нь үнийн нэмэгдэлтэй байж байгаа байж тээ. Тэгэхээр энэ нь одоо түрүүний яриад байгаа Монголын одоо нэг гаагаас авах бүтээгдэхүүний өртөг маал нэмэгдэнэ. Тэргүй хөссөн үсэг үн дээш явна л гэсэн утга агуулгатай байгаад байна шүү дээ. Тэгэхээр одоо иймэрхүү тохиолдолд маш яаралтай мэдрэмжтэй хийх хэрэгтэй зохицуулалтанд хамгийн түрүүнд юу явах вэ? Ер нь бол ингэх хэвээр би бол одоо төр нэгэн тал тийм ээ бас энд орохж байгаа бол бид ягаад тэгэхээр зэрэг дотоодынхоо одоо гурилын хангамжийн төлөөлөл ярьж штэ. Дотоодынхоо өөрсдийн эдээдэг төмс усны ногооны төлөөлөл ярьж байгаа. Тэгэхээр зэрэг энд маш мэдрэмжтэй байханд бол одоо ингээд Украиний асуудал, Оросын асуудал тийм ээ. За энэс өмнө ковидын асуудал. Энэ ковидээс бол тухайлбал одоо хөдөөжихөн орчууд бол 30% нэмэгдсэн. За дээдлийнх нь бол 60% нэмэгдсэн. Ягаад тэгэхээр зэрэг энэ ковидын 2 жилийн хугацаанд улс орнууд юу ойлгосон гэхээр зэрэг бид ер нь хүнсний хангамжаа дотооддоо үйлдвэрлэдэг тийм ээ. Дотооддоо нөөцлөдөг. Ийм байх зайлшгүй шаардлагатай байна. Хэрвээ ийм байхгүй бол альва нэгэн асуудал гарахад хизээж хинж халаад үжижээ дуушлаараа маа хол байхгүй шүү гэж хэлэх тийм боломжтой байна гэж ингэж ойлгосон. Энэ үднээсээ дэлхийн улс орнууд өнөөдөр яг харьцангуй одоо өмнө ковидын өмнөх шиг жилүүд шиг ингээд экспорт нь хүнсээ гаргаад одоо ингээд сайхан тий ингэж явахгүй юм байна гэсэн ийм хандлага руу орлоо. За хоёрдугаарт нь одоо Европт болж байгаа үйл ажиллагаатай үйл явдалтай холбоотой Украин бол тийм ээ газар тариалангийн үйлдвэрлэл энэ дэлхийн бол баг 30% хангадаг Улаанбаатар хангамжтай газар тариалангийн гэтэл энэ өнөөдөр таны байдалтай байна. Ингээд зэрэг дараа жилийн дэлхийн зах зээлийн хүнсийн дагуу болон Улаанбаатар эрс нөлөөл 30% гэдэг бол томтой шүү дээ. Эднийх энэ жил одоо ингээд тайм байлдаан болоод хаврын тариалт одоо Европ хаврын тариалт эхэлж байгаа. Энэ одоо бэлтгэл ажил байхгүй. Энэ одоо дайн давжнгийн дундуур хаврын тариалт эднийх харьцангуй бага хийгдэх баг. Тэрнээс болоод дэлхийн зах зээл дээр Улаанбаатарын үн өснө. Энэ бол тодорхой болсон асуудал. За Оросын албаны ус бас байна тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ том үйлдвэрлэгч ханган нийлүүлэгчид маань ингээд асуудалтай байгаа. Энэ тохиолдолд бид үнэхээр одоо газар тариалангийн үйлдвэрлэл материал засаг анхаарах хэрэгтэй. Энэ л бодлого илүү өмнөх жилүүдээс илүү анхаарч илүү бодлого боловсруулж илүү дэмжих талдаа ажиллах хэрэгтэй. Тэгэхээр одоо цагийн нөхцөл байдалтайгаар бид нар одоо энэ газар тариалангийн үйлдвэрлэлийг хамгаалахын тулд яг ямар алхам хийх юм? Одоо жишээлбэл өнгөрсөн жилд орж ирсэн будаа бол өөрөө их хямтай байна шүү дээ тий. Бид нар манай дотооддоо 430 мянган тонн будаа хадгалах агуулгах савтай гэж хэлж байгаа. Гэхдээ энэ агуулгах сав чинь бүгдээрээ бас яг ашиглалтанд байхгүй. Одоо тээвэр логистик талаасаа бол зарим нь үр ашиггүй. Тийм ээ. Тэгээд одоо энэ жилийн будааны илүүдэлтэй байгаа байдал дээр одоо энэ гурилын үйлдвэрүүд маань авахгүй гэдэг. Тэгээд тариаламжт маань будаагаа гадаа үлжих нөхцөлтэй байгаад гэдэг тий. Тэгэхээр яг ямар арга хэмжээг нь авах хэрэгтэй юм? За энэ бол яг зүгээр богино хэмжээний арга хэмжээ тийм ээ. Энэ бол нэг жилийн арга хэмжээ. Гэхдээ ер нь бол би түрүүн хэлсэн одоо энэ гадаад улс орн бид хамгийн түрүүн гадаад улс орн анзаарах хэрэгтэй тийм ээ. Би түрүү ярьсан бид 2004 онд 70 мянган тонн Улаанбаатар авчаад маш олон улсаас гойсон өгөөгүй. Тэр үед би их хурл ажиллаж ирсэн тамга газар байсан. Тэгэхэд Оросын албаны ус маах Улаанбаатар байхгүй уучлаарай. За бид Канадаас гуйсан. Канад маад Улаанбаатар байхгүй. Тэгэхдээ дэлхийн зах зээлийн үнээр худалдаа тавьсан. Бид Америк нэгдсэн улсаас авч ирсэн. Америк нэгдсэн улс яагаад өгсөн гэхээр зэрэг резервт байсан, нөөцөнд байсан. Нөөцснийхөө сэлгээ хийх гэж тэндээс одоо Улаанбаатарыг манайхлаа явуулж ирсэн. Нийлээ олон жил болсон. Тэр чинь нөгөө Улаанбаатар ер нь 2-3 жилд нөөцөнд байлгадаг. Улс орнуудын нөөц. Нэг жилээс 3 жилийн хэрэгцээг нөөцөлдөг байхгүй. Тэр энгийн үед л бол 2-3 жил бүх улс орнууд нөөц байдаг. Одоо бол баг тийм ээ. Нэг жилийн нөөц шүү дээ улс орнуудын. Одоо бол 2-3 жилийн нөөцийг нөөцөлж байна улс орнууд. Яагаад тэгэхээр асуудал үүсвэл бид хэрэглэх ёстой. Хүн өнөөдөр мах гурилгүй явахгүй шүү дээ. Мах гурилтай байхад яаж ч бас явж болох юм байна гэдэг улс орнууд байна. Тэр үүднээсээ нөгөө нөөцүүд их үүсгэж байгаа дотоод нөөцүүд. Тэгэхээр зэрэг энэ үүднээсээ одоо бид энэ байгаа юу болвол тийм ээ. Биний бодлоор бол ерөөсөө ус авах ёстой. Зах зээлийн хашаар авах ёстой. Яагаад тэгэхээр зэрэг дараа жил тийм ээ. Энэ Улаанбаатар маань дэлхийн зах зээлээр маш өндөр үнэтэй болно.
За энэ өндөр үнэтэй болохоос өмнө бид одоо эдний гадагшаа гаргана тийм ээ, гурил гадагшаа гаргана энэ гэж хэлсэнд орвол бид дотоод аваад нөөцлөж хэрэгтэй. Дараа жил юу ч болоо байлээ. Бид би бас түрүү ярьсан. Бид одоо 20% газар дэвлэгийн үйлдвэрлэлийн 20% доктортой үйл ажиллагаа хийж байна. Бус нь хөрөнгө шивж байгаа. Дараа жилийн намар одоо бид ургац сайн ч юу нууч байгаа юм. Тэгэхэд энэ улс орнууд маань дээр нь ол газар дэвлэгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэг энэ том улс орн дайны байдалтай байна. Энэ ихэр дэлхийн зах зээл дээр энэ Улаанбаатар өсгөөс байхгүй болж шүү дээ. Харин тийм дүр гаргаж. Тийм үднээсээ би бол ерөөсөө гурил болгох санжуу, аль эсвэл Улаанбаатар байдаг санжуу аваад нууцлаад усад. Тэгээд тариаланчд маань мөнгөтэй болно да. Гурилын үйлдвэрч мөнгөтэй болно, тариаланчч мөнгөтэй болно. Тэргээрээ энэ жил харин маш яралтай хугацаанд хийгээд энэ жил одоо тариалалтай хийх. Тэгэхээр засгийн газар санхүүжилтийн тийм нөөц боломж байгаа. Би одоо засгийн газрыг төлөөлж ярих над юу байхгүй л дээ. Тэгтээ байлгах хэрэгтэй. Яагаад тэгэхээр зэрэг тийм ээ. Энэ бол үннийг хэлэхэд тийм ээ. Зүгээр яг энэ тооцоо гаргаад үзээд амархан. За одоо ингээд тариаланчдын агуулгах савнд юунд бол нэг 100,000 тонн Улаанбаатар байж ах шиг байна гэж бодож байна. За энийг бол манайхан хэрүүлтэй маргаантай өнгөрсөн жил одоо Оросын албаны улсаас тийм ээ сая төгрөгөөр Улаанбаатар оруулж ирлээ энэ гэж ярьж штэ тийм ээ. Тэгээ сая төгрөгөөр нь ингээд авахаар хэдэн тэрбум болох юм тийм ээ. Ингээд бодохоор зэрэг бид одоо өрх болгонд хүн болгонд одоо 20,000 төгрөг 50,000 төгрөг өглөөгөө сайн ковид үеэр өглөө штэ. Инээс л бага мөнгө тусах байх гэж би ойлгож байгаа. Бодоод үзэх юм бол том гарчих байх л да. Тэгэхээр зэрэг энэ ийм юмыг хийж ингэж яснараа бид тийм ээ энэ жилийн зөвхөн ургацыг ярьж байгаа юм биш. Дараа жилийн бид ургацаа амжилттай тийм ээ тариалах, хурааж авах ийм боломжийг бий болгож байгаа байхгүй. Нэгдүгээрт нь улс өөрөө хүнсний нөөцтэй болчихно. Хоёрдугаарт нь тариаланчд мөнгөтэй болсноор одоо 2022 оны тариалтыг амжилттай явуулах санхүүгийн их сурт олчиж байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө энэ газар тариалан үйлдвэрлэл маань доктортой явж явна гэсэн богино хэмжээний. Энд дээр нэг юм тодруулах гэсэн. Одоо бизнес зарчмаараа явуулж ижил одоо салбар хөгжин гэж хоёулаа түрүү ярьсан тийм. Тэгэхээр бизнес зарчмаараа явахын нэг үндсэн суурь нь одоо биржийн худалдаа. Тийм. Өнгөрсөн жил бол одоо засгийн газраас биржээр одоо Улаанбаатар худалдаалах шийдвэр гарсан байна. Гэхдээ хараахан нэг бэлтгэл ажил нь хангалттай учраас бол өнгөрсөн жил бол үр дүн гараагүй байна. Гэхдээ цаашдаа яг энэ биржийн зарчмаараа явах боломж олцоод байна. Та бол одоо яг энэ тариалан эрхлэгчид олон гурил үйлдвэрлэгчтэй холбооны дэд ерөнхийлөгч гэдэг үний хувьд бол энэ тал дээр бас нэлээд нарийн ойлголттой байх гэж би бодож байна. Бид энэ талаар судалгаа хийж үзсэн. Бас одоо өнгөрсөн жилийн хавраас эхлээд одоо хүнсүүд аж ахуйн яам чинь нэр нь тий бодооны үеийн хөгжүүлэлт биржээр явуулъя гэсэн. Энэ үднээс бид нэлээд судалгаа хийж үзсэн. Энэ үднээс бол нэлээд одоо яг тухайлбал зөөлөн дэд өс хөгжөөгөө байдаг. Тухайлбал Улаанбаатар стандарт тийм ээ авах стандарт нэгдүгээр ангийн Улаанбаатар гэж ямар байх юм. Эдгээрүүд маань тухайлбал нэлээд дээр үед мөрдөгжсэн стандартууд байдаг. Энийг заавалчгүй шинжлэх шаардлагатай байдаг. Тийм ээ. Энэ тэр стандартаа байж энэ одоо тэдэнд хөргөн үнэтэй байна. Хамгийн нэгдүгээр сорт тийм ээ. Хамгийн сайн сорт гэдэг. Энэ стандартын асуудлыг. За хоёрдугаарт нь нөгөө стандартад нийцүүлдэг лабораторид хангах хөрөмж асуудал хэрэгтэй. Энэ бол маш олон газар хэрэгтэй. За 3 дугаарт нь нөгөө хөдөөжихөн бирж агуулгах савтай байх хэрэгтэй. Тэр агуулгах сав нь бэлэн үгүй л хараахан бэлэн биш бус байна. 3 дугаарт нь тэр биржид нөгөө юу бүтээгдэхүүнийг зөөх логистик асуудал тээвэр байна уугүй тээвэр бас тодорхой биш байна. Тэгэхээр зэрэг ийм олон одоо шалтгааны үүднээс энэ жил бирж ажил явсангүй зогсчлоо. Тэгэхээр зэрэг энэ жил хэрүү явуулъя гэж бодож байгаа бол одоо маш яралтай энэ бичиг цаасны эхлээд хууль эрх зүй бичиг цаасны асуудлыг зөслөх ёстой. Энэ одоо бид алгуурлах биш. Тэгээд энэ хавар гэхэд тариаланчдын зөвлөгөөнөөр одоо зарлах ёстой. Энэ жил одоо биржээр явуулна гэдэг. Тэгээд одоо намар болох хугацаанд энэ 8 сарын хугацаанд тэр биржийн баталгаа дагуулгуудыг бий болгох ёстой. Байгаагийн итгэмжлээд тийм ээ тэрийг шаардлагыг хангуулад тэгээд одоо хүлээж авах хэрэгтэй. Тэгээд тариаланчид дээр өөртөнд байгаа одоо агуулгах савны бүгдийг нь одоо бүртгэж ингэж яах хэрэгтэй. Одоо та түрүү хэлсэн бид нэг 400,000 460,000 тонн одоо Улаанбаатар нөөцлөх савтай байна гэж байгаа. Энэ бол яг үн чанартай биднээс бүртгэж үзэх цаасан дээр байдаг тоо байхгүй.
энэ чинь баг тийм нэг аж ахуйн нэгжийн нэг 10 тонны мудаан барыг хүртэл оруулаад толцсон юм тоо байдаг. Гэтэл чи бирж агуулах чинь шал өөр юм шүү дээ. Чанар стандартыг бүгдийг хангасан байх хэвээр. Тийм юмуд хөгжөөгүйгээр бид энэ биржд оруулах гэж болохгүй. Энэ болохгүй байсан учраас сайн зогссон. Тэгээ нөгөө тал дээр бас нэг юм асуудал багш байна. Чанар стандартыг тодорхойлж байгаа лабораториудын хөндлөнгийн лаборатори байх хэрэгтэй байгаа тийм үү? Одоо тариуламжтын зүгээс ярьж байгаа асуудал юу гэхээр лабораториуд бол гурилын өдрөг талтай байна. Тийм ээ. Тэгэхээр нөгөө нэг тариуламжтын будааг авахгүй гэдэг бол бас дотоод зах зээлийн өрсөлдөөн талаас янз бүрийн зүйл гард юм шиг байна. Тэгэхээр энэ хөндлөнгийн лаборатори нь яг хаана ямар хариултаа яаж барих зохимжтой юм бэ? Яг л одоо энэ асуудал учраас болоод байгаа юм. Тухайлбал одоо тэр биржийн тухай хуулийн дээр бирж өөрөө лабораторитой байна гэж. За дээр нь нэмээд одоо урлагийн үйлдвэрүүд өөрсдөө бас лабораторитой. За тариуламжтай арай байхгүй байх шиг. Тэгэхээр зэрэг нөгөө тариуламжтай авчиад өгсөн будаагийн за натурчин хөрөхгүй байна, чигчин хөрөхгүй байна гэдэг ингээд маргаан уусдаг. Энийг төрийн юм уу аль эсвэл хувийн хөвшилд тийм ээ тийм хөндлөнгийн лабораторийг заавал байлгах хэрэгтэй. Тэр бүр магадлал итгэмжлэгдсэн тэр стандартын дагуу ажилладаг, арга зүйн дагуу ажилладаг тийм ээ. Тэр маргааныг тасалж өгдөг ингэж байхгүй бол угаасаа манай тариуламжтын тийм хардлага байдаг. Энэ гурилан үйлдвэрийн лабораториуд бол өөрсдийнхөө нийцүүлээд уурга цаагуулагч хөрөхгүй байна гэж буцаадаг, хорог тооцдог, хог хорогтын албас. Эндээс болж маш их маргаан дагуулдаг. Эндээс болж нөгөө улаан будааны үн доош ундаг ийм асуудлууд байгаад байна. Тэгэхээр зэрэг энийг яаханд бол би зүгээр за яг хөө зүгээр мэргэжлийн хяналтын лаборатори энэ зэрэг байдаг л да. Гэхдээ энэ чинь бас л нэг цаана нэг хүн ажиллаж байгаа учраас нөгөө янз бүрийн авилга энэ төр орох тийм бүр магадaltaй байхгүй. Хувийн хөвшлийг бол харьцангуй би гайгүй чанартай. Ягаад гэвэл тэр үнэхээр тэр нь яг стандартад нийцэж явах юм бол тэр лаборатори усмал чааш яваад байна шүү дээ. Хэрвээ худлаа явах юм бол уучлаарай. Тэгэхээр хувийн ийм том одоо магадлал итгэмжлэгдсэн лабораторийг бий болгох хэрэгтэй. Энийг заавал нэг том биш, тийм ээ, хид хидийг байгуулж болно. Хид хідэн лабораторид өрсөлдөж болно шүү дээ. Тийм ээ. Тэгээл тэр лабораторийн дүгнэлт нь үнэхээр үнэн байх юм бол окей. Тэр улаан будаа яг л одоо ийм огт хэлцтэй байсан юм байна. Таних юм байсан юм байна. Маргааныг тасалдаг. Ийм байгаасаа. Тэгэхгүй бол төр ягаад гэхээр би түрүүн бас хэлсэн энэ дээр нэмээд энэ биржтэй холбоотой боловсролын хүчний асуудал шийдэгдэх. Нөгөө биржийн лабораторид ажиллах лаборантууд тийм ээ тэнд нөгөө шинжилгээ юу хийж идэг нөгөө чанарыг тулгаж идэг лаборант хүн хүчний асуудал одоо бол Монголд байхгүй. Энэ лабораторийн ажилтны хүмүүс байхгүй. Тийм болохоор энийг маш богино хугацаанд одоо өдөөж их сургалтад хамтраад бэлтгэх хэрэгтэй. Тэгээд дээр нь нэмээд тэр чинь нэг л хүн ажиллаж байгаа юм чинь хүн чинь бас асуудалтай шүү дээ. Тэр хүн ажиллаж байгаа асуудлыг шийдэх хамгийн зөв гарц нь бол би ерөөсөө хувийн хвшилэг байдаг гэж ойлгодог. Тэр нь яхаар менежмент тэгээд нөгөө хариуцлагын тогтолцоо илүү өндөр хөгжсөн байдаг учраас түүнээс ч одоо юу гэдэг миний ахын будаа гэдэг нэг машин будаа тэр том агуулга хийчих юм бол байна шүү дээ. Тийм үднээс л ийм асуудлуудыг шийдвэрлэх нь зүйтэй гэж ингэж ойлгож байгаа. Сая хоёулаа ярилцлаганд бол манай газар зайлангийн нөхцөл байдалд нэг дүн шинжилгээ хийгээд ирээдүйн чиглэл юу хийж болох вэ гэж ярьсан шүү дээ. Тэгээ эргээгээд энэ нь өнөө цагийн асуудал бэрхшээлүүдийг нэлээд тоолж ярьлаа. Тэгтээ асуудал болгон ямар нэгэн шийдлээ олоод цаг хугацааны ихээр явдаг тий. Тухайлбал 2008 онд Татан 3 дугаар аян зарлагдчих байх үед бас манай улсад нэлээд том бэрхшээлүүд сорилтууд харагдчихсан баг. Тэгээ тодорхой хэмжээнд бас үр дүнгээ өгсөн ч зүйл байгаа. Одоо ингээд бидний өмнө гэсэн байгаа асуудлуудыг ингээд ирээдүйн цаг дээр наваад үзэхэд ер нь бид нэр хэдийн хугацаанд энэ бүх асуудлуудаас гарах боломж олцоо байх бол мэдээж яг улс төрийн доктортой байдал улс орны эдийн засгийн асуудлууд гэдэл байна л та. Гэхдээ биднэрт энэ 2030 он мөн засгаас төвшүүлж байгаа 2050 гэх мэт одоо хөтөлбөрүүдэд ингээд энэ инерцээрээ яваад хүрэх боломж болцоо ер нь байна байхгүй нөө. Ер нь бол зүгээр яг хөө ингээд газар тариалангийн салбарыг ингээд нэг 5 сегментэд ингээд аваад үзэхэд тийм ээ. Улаан будаа бол харьцангуй бас одоо доктортой явах боломжтой гэж үзэж байгаа. Энийг бол тийм ээ тэр зарим нэгэн асуудлыг шийдэх юм бол ер нь харьцангуй явж боломжтой. Дотоодын хэрэглээг 100% нь хангаж байгаа шүү дээ.
За төмсийг бол ерөнхийдөө сүүлийн жилүүд хангаад эхэллээ. Гэхдээ бас л зарим жилдээ дээш доошо байна. Гэхдээ энийг бид юун дээр алдаад ингэж энийг олоод харчиж байгаа гэж би ойлгож байгаа. Тэр үүднээс бол Төмс Улаанбаатар хоёр бол харьцангуй одоо тогтвортой ингээд явах. Ер нь бол ойрын 5 жилийн хугацаанд бол тогтвортой үйл ажиллагаа ингээд явах байхаа гэж харж байгаа. За хүнсний ногоо бол дутагдaltaй. Хүнсний ногооны бол бид 60-65. Гэхдээ хүнсний ногоо нэр төрлөөрөө бас өөр байдаг. Тухайлбал лов манжин энтергээ тийм ээ. Өргөн хэрэглээний юунууд харьцангуй бас дотоодынхаа 60-70% хангаж байна. За байцааг үлний 40% хангаж байна. За сонгон саримсгэр бүх бага болоо явчихжээ л да. Тэгвэл сонгоны хангаас сүүлийн үед бас хангаад эхэлж байгаа. Тэгэхээр зэрэг энэ хүнсний ногооны хангамж дээр бид нэлээд бодох хэрэгтэй, ажиллах хэрэгтэй. Энийг хүнсний ногоог ер нь дэлхийн чиг хандлага, улс орнуудын чиг хандлагууд бол одоо нэг бүдүүн ногоо гэж яриад байдаг. Энийг бол аж ахуйн нэгжүүд, фермерийн аж ахуйн даваа явуулдаг юм байна. За одоо нарийн ногоо гэдэг ингээд одоо нөгөө юу энэ төр биш үү? Байцаа салаад малаад энэ төр гэдэг нөгөө нэг юунууд хэрэгэлдэг гэдэг. Энийг бол өрхөн үйлдвэрлэл шийддэг юм байна. Юуныхны хувьд нь. Харин нөгөө помидор, өгөрцөй, чинжүү гэсэн одоо юунд хүлэмжний аж ахуй шийддэг юм байна. Ер нь хүлэмжний аж ахуй бол одоо энэ помидор, өгөрцөй бол бид нийтийнхаа бараг 95% гадагш савж байгаа шүү дээ. Ийм үднээсээ бид хүлэмжийн аж ахуй нэлийн төлхөө анхаарах. Хүлэмжийн аж ахуйн хөгжил бол нэг 20 жилийн дотоодын хэрэгцээг хангахад нэг 20 жилийн асуудал байна уу гэж би ингэж хардаг. За босод нарийн ногооны асуудал бол ер нь нэг 10 жилийн хугацаанд бол яг энэ бодлогоо зүйтэй гаргаад ингээд явах юм бол 10 жилийн хугацаанд бол одоо нэг 40% байх шиг байна. Тэрийг хангачих юм боломжтой гэж ойлгож байгаа. За тэгэхээр үр тариач хүнсний ногооч энэ болгон дээр бол ерөөсөө хөрсний үржил шимийн асуудал нөгөө нэг газар тариалангийн үндсэн хууль авсан бол эргүүлж өгөх гэдэг асуудлууд яригдж байгаа. Тэгэхээр Монгол улс бол дотооддоо одоо шимтэж жилийн байцыг үйлдвэрлэдэг болох гэж бас тодорхой хэмжээгээр оролдож 20 гаруй гарааны компани бий болсон. Тэгээ одоо 10 гаруй бас доктортой явуул ажиллаа болж. Тэгтэл нийт эрэлтээ бол хангаж чадахгүй бид нар мөн адилхан импортосыг хамааралтай байгаа даа шүү дээ. Тэгэхээр энэ эрдэс бордооны үйлдвэрлэл хэрэгцээг ерөнхийдөө бид нэг яах хэрэгтэй юм бэ? За азотын бордоо үйлдвэрлэх гэдэг чинь бол тэсэлж дэлбэрэх маш том аюултай Монгол улсад бол их том сорилт болох зүйл. Тэгэхээр энэ тал дээр ямар арга хэмжээнүүдийг энэ тариалангийн компаниуд өөрсдөө бие дааж авч хэрэгжүүлэх хэрэгтэй вэ? За зөв. Та бол яг хаа зүгээр бие дааж авч хэрэгжүүлэх тариалангийн компаниуд гэж байна. Ер нь бол үйлдвэрлэлийн бордооны асуудал бол ер нь бүх улс орнуудын хамгийн гол чухал анхаарлын төвд байсан. Бид одоо ерөнхийдөө бол түрүүн та ярьлаа эргүүлж өгөх тухай хууль. Бид хөрснөөс авсан бол эргүүлж өгөх ёстой. Хэдийн хэмжээний авсан тэр хэмжээгээр өгөх ёстой гэж үздэг. Тэгэхээр тухайлбал одоо Улаанбаатар дээр ингээд ярихад 1 кг 1 тонн Улаанбаатар бий болоход 35 кг азот, 28 кг фосфор, 22 кг одоо калий авч идэг л да. Энийг бид заавал 1 тонн өгсөн бол энийг заавал өгч явах ёстой. Улс орнууд энийг хамгийн одоо өргөн хэрэглээний юугаар нь хардаг нь эрдэс бордоогоор өгдөг юм байна. Тэгээд эрдэс бордоогоор бид өгч чадахгүй байгаад байна. Тийм ээ. Тэгэхээр Монгол оронд өнөөдөр ингээд тооцоо хийгээд үзэхээр зэрэг 150-аас 200 мянган тонн бордоо жил болгон шаардлагатай байна. Монгол газар тариалан. Тэгэхээр зэрэг энийг өгөх ёстой бид. Одоо өгөлгүй бид одоо үнэ маань турчаад эзэхий болчиход бид сагаал энэ жил болгон сагаал одоо сүгэн аваад. Тийм болохоор энийгээ заавал өгөхийн тулд бид асуудлууд хийж идэх хэрэгтэй. Монгол оронд өнөөдөр тийм ээ фосфорын маш их баялаг ордог. Маш их одоо баялаг ордог. Гэвч энэ нөгөө хөвсгөл далайг тойроод байгаа бүр хааны фосфорид орж шүү дээ. Энэ бол баг өөрөө цэвэр фосфорын борд. Агуулмж нь 62.5% агуулмжтай. Бараг л нутгалал яхад фосфорын борд байхгүй. Гэвч энийг одоо нөгөө ашиглах экологт нэлийн асуудалтай байгаа учраас болж игэл энийг экологт одоо тэмээ цэвэр байгалийнхны югаар нь ашиглах тийм технологи сүүлийн үед гараад иржээ. Тэргээр нь ашиглахыг бас бодох зорих алсын зорилт шүү. Алсын харааныхаа үднийх юм бол зүгээр хамгийн энгийн жишээ бол Завхны Алдар хаанд байна. Алдар хааны улаан давааны фосфоридын орд байна 32% агуулмжтай. Энд бол бас нэлээд нөөц бий. Монгол орны одоо бараг 50 жилийн одоо бордоо фосфоридын бордоо хангацгаар тийм нөөц бий. Тэгэхээр зэрэг бид энэ нэгэн тал бас биднээс нөгөө алтан таар суусан гуйлагчин гэдэг шиг тийм ээ
бид дотоодод байж ах заавал гадаад улс орнуудаас тийм ээ өндөр үнээр орж ирэх энэ хандлагуудыг бас жоохон өөрчлөж нэгэнд maaхан уул орхол нэлээд орчлоо шүү дээ гэдэг үгнээс. За хоёрдугаарт нь калин шүү бол ер нь манай энэ говь цэлийн бүсийн нууруудаар их байдаг. Энийг авч ашиглаж болно. Гэхдээ биднээс юмыг ашиглалаа гэдээ байгаль орчинд заавал сөрөг байх албагүй. Калигийн одоо үйлдвэрүүд маш мундаг хөгжсөн. Канадад бол одоо калин маш том үйлдвэр байдаг. Тэдний хол хизээж тэр байгаль орчинд ямар ч одоо нөлөөлөлгүй тийм технологи ашигладаг. Тэгэхээр зэрэг биднээс энэ одоо шинжлэх ухааны ийм өргөн мундаг хөгжиж байгаа энэ тохиолдолд одоо хамгийн сүүлийн технологиг ашиглаад дотооддоо бид тийм ээ кали фосфорын асуудлыг шийдвэрлээд дээр нь одоо төмөр магний асуудлыг шийдвэрлэх боломжтой. За азот бол угаасаа бид өөрөөсөө түүхийдээс нь гарч авдаг, агаараас нэрдэг. Энэ болохоор зэрэг бид одоохондоо азотын үйлдвэрлэлийг нэг Монгол улсад барьж байгуулах биш. Ойрхон ангарскийн азотын завод байна шүү дээ. Эндээс түүхийдийг харуулж ирээд эндээс одоо нийлмэл бордоо үйлдвэрлэх юм боломжтой. За түрүүн бас та ярьлаа. Бидний алсын зорилго, алсын хараа бол ерөөсөө л бид органик бордоогоор тийм ээ хөрсөө бордож энэ бол хамгийн тохиромжтой одоо алсын зорилт байх хэрэгтэй. Тэр яаж одоо бид органик бордоог бий болох вэ? Компостыг яаж бий болох вэ? Тэ? Энийг ч гэсэн жоохон ч гэсэн аж ахуйн нэгжүүд маань хажуудаа директээ хийгээд баг багаараа талбайгаа хийгээчээ гэдэг. Аваачлаар би нэг бүр төрөө дөрөө усыг уучи. Аж ахуйн нэгжүүд маань өөрсдөө бэлтгэх тусгай талбай гаргаад тэн дээрээ одоо компост бордоо үйлдвэрлэдэг, органик бордоог бий болгодог тийм ээ. Ерөөсөө л органик бордоо гэдэг бол тэр компост гэдэг бол ерөөсөө л бидний бүхэл иддэг хүнсний хаягдлаас гардаг юм байна шүү дээ. Энэ хүнсний хаягдлаа зөв зөвтэй ашиглах юм бол тийм ээ. Бид за яг одоо нөгөө 400 500 мянган гад тарьдаг Улаанбаатар үйлдвэрлэл хэрэгэлдэг юм аа гэх тийм ээ. За 9,000 гад бид хүнсний ногоо тарьж байна. 18,000 гад бид төмс тарьж штэ. Энэ 27,000 гагаа энэ хүнсний ногоо ядаж 9,000 гад бид органик бордоогоор борчих юм бол үнэхээр одоо том амжилт. Энэний төлөө явах хэрэгтэй. Энэ маань нөгөө цаашаа энэ талбай өсөхийн суур үндэс нь болж байгаа. Ерөнхийдөө яг нэг даалгаврын систем л харагдаад байгаа юм л да. Тухайлбал ковидын нөхцөл байдлаас болоод дотоодын шувууны аж ахуйнууд тэжээлийн дутагдалд орчихсон тийм. Шувууны аж ахуйнуудын үндсэн тэжээлийг манай тэжээлийн үйлдвэрлэл өртөө өндөртөө тусдаг учраас импортын амралттай байсан. Импортоор нэг хямдхан тэжээл нь орж ирэхгүй болохоор үйлдвэрүүд шуунуудаа заацалчихсан. Гэтэл уул нь бол үйлдвэрүүд бас IPO гаргасан. Тэрэн дотор нь бас борлуулалтын тодорхой хэсгийн дахианы сангаснаа гэсэн компостлоод явж исэн. Сангасч өөрөө бас азотын нэлээд өндөр агуулмжтай гэх мэтлэнгийн боломжууд байсан л да. Тэгэхээр ингээд яг л нөгөө даалгаврын эффект л харагдаад байгаа юм л да. Газар тариалангийн үйлдвэрлэл гэдэг чинь ерөөсөө энэ цогц одоо энэ олон нийтийг ажлын байртай орлоготой байлгах үйлдвэрлэл юм байна л да. Үнэн та зөв гарсан байна. Тэгэхээр зэрэг ер нь бол тийм шүү дээ. Бид зөвхөн одоо за яг би түр маш амархнаар шийдэл гарцыг хэлчихлээ тийм ээ. Тэр байгалийн одоо эрдэсийг ашиглаад шууд эрдэс бордоо үйлдвэрлэжээ. Гэтэл бидний одоо энэ газар тариалангээс гарч байгаа хаягдал тийм ээ. Энэ аж ахуйн нэгжүүдээс гарч байгаа фермерийн аж ахуй, шууны аж ахуй тэр болгон л органик гаралтад өгч. Энэ болгоныг бид үнэхээр одоо ингэ ашиглаж чадах юм бол бид 9,000 га тийм ээ хүнсний ногоогоо бордоо хэмжээний компостыг бордоо органик бордоо үйлдвэрлэж гаргаж бүрэн хүчин чадалтай боломжтой. Одоо миний мэдж байгаагаар гацуурт компани бол яг компост үйлдвэрлэлийн чиглэл бас нэлээд хөрөнгө оруулсан санагдаж байна. Хоёрдугаар Алтан дуулаг компаниас хөрөнгө оруулаад тэр ажлуудыг хийж байгаа гэдэг нь ерөнхийдөө бол аж ахуйн нэгжүүд бол ордлого алхмууд хийж юм л та тийм. Тэгэхээр яг энэ дээр л тэр нэг тодорхой хэмжээний урамшуулал бас тэр нэг үйлдвэрлэлд дуурайлуулах байдал ч юм уу тиймэрхүү зохицуулт өгүүлэх. Тийм энэ чинь л одоо нөгөө та тэрийн төрнөөс ирээд нөгөө төрийн зохицуулт авах хэрэгтэй байхгүй. Энэ дээр чинь л одоо төр юу гэдгийг үнэхээр одоо органик бордоо үйлдвэрлээд хөрсөө бордоод үжин шимээ сайжруулаад за нэг ялцмагт агуулмж нь 2.5 байсан бол тэр нь 3% болоод 4% болоод ингээд жилийн тийм ээ нэмэгдээд явах юм бол тэр аж ахуйг өстой нэг урамшуулад явах хэрэгтэй. Нөгөө Улаанбаатарын урамшуул биш, хөрсөө сайжруулсны урамшуул.
эцэст бид өнөөдрийн одоо гурил биш 100 жилийн дараа бидний үр ачид үлдэх тэр хөрсөл юм байна шүү. Тэр хөрсөө биднээс хараад дуусгах болохгүй. Тэр үүднээсээ тэр алсыг харсан үйлдвэрлэл явуулж байгаа, алсыг харсан бодлого явуулж байгаа энэ юу төрөөс жинхэнэ дэмжих хэрэгтэй байхгүй. Тэр үнэхээр нэг гаач байна уу хамаагүй тийм ээ. Тийм хэмжээний талбайг л одоо бодож чадсан тэр хүнийг л одоо үнэхээр урамшуулах хэрэгтэй. Хүн татварын дарамт юу татварыг одоо хөнгөлөх ёстой. Өөр одоо ямар л одоо төрөөс өгөх боломжтой хөнгөлөлтүүдийн тэрийг идэвхжүүлчих хэрэгтэй байхгүй. Хууль эрх зүй. Яагаад гэвэл тэр хүн бол эх оронч бодлого ойлгож шүү дээ. Бид эх орон гэдэг чинь зөвхөн газар нутаг биш бидний үржин шим байгаа шүү дээ. Энэ хөрсний үржин шим байна. Тэгэхээр зэрэг энийг л их биднээс их сайн ойлгож. За тэгэхээр бидний ярилцлага бас нэлээд хансан байна гэж үзэж байна. Тэгэхээр миний зүгээс асуугаагүй танд бас хэлмээр санагдсан орхигдуулсан зүйл байвал. За ерөнхийдөө болохоор зэрэг бид энэ газар тариалангийн 5 дугаар чуулган болвол тийм ээ. Бид ерэн цаашдаа ямар ч их хандлага барих юм тийм ээ. Тариаланчид одоо ямар ч их хандлага барих юм гэдэг энэ талыг одоо хэлцэх ийм үндсэн одоо чуулган болж байгаа. Энэ үднээсээ би тариаланчид энэ 5 дугаар чуулганд идэвхтэй оролцож байгаа. Тийм ээ. Өөрсдийнхөө бодол санааг тийм ээ. Юу байдгийг тэрийг нуулгүй хаалгүй яриад. Тэгэхдээ одоо тухайлбал өнөөдрийн юм бити яриа гэж би уумаар байна. Юу гэдгийг зэрэг одоо тухайлбал Улаанбаатар нүүн тэд болоод тэд болоод зовлон жаргал. Өнөөдрийн зовлон жаргал биш шүү. Бид ирээдүйн зовлон жаргалын төлөө ярих хэрэгтэй. Ирээдүйн бид технологи техникийн шинжилгээний талаар ярих хэрэгтэй. Энэ төр ямар бодлого ярих хэрэгтэй тэрийг тодорхойлж авах хэрэгтэй. Тэр үүднээсээ энэ чуулган хийж байгаа учраас нийт тариаланчтай хандаж хэлэхэд та бүгд маань ирээдүйг харсан ийм сайхан чуулган болоод энэ чуулганы үр ашиг нь бид ирээдүйд гарах тийм ээ ирээдүйд доктортой урагштай байх, доктортой орлоготой байх ийм сайхан одоо ажил хэрэгч чуулган болоод өнгөрөөсөө гэж бодож байна. За тэгэхээр газар тариалангийн хөгжилд маш олон жил яригдаа шийдвэрлэж чадахгүй байгаа зүйл бол нүүдлэн одоо мал аж ахуй болон суурин газар тариалан хоёрын зохицол хоорондын зохицол. Бид нар бол төрөөс газар тариалангийн бүс гэдгээ зарлчихсан. Тэгээд тэр газар тариалангийн бүсэд байх харилцааг бол уулан тогтоогод өгчихсэн. Гэхдээ түүнтэй холбогдож гарсан журмууд маань жоохон хэрэгжүүлэхэд одоо учир дутагдaltaй байгаад байна. Одоо тэр мал үнэхээр одоо тариаланчдад хохирол учруулсан гэдгийг маш олон оролцогч итгээд байж нотлох. Тэгээд энэ түүнтэй дагалдаж гарах шийдвэрүүд нь бас их удагч гэдэг юм уу тийм ийм асуудлууд байгаа тань л дээ. Энийг юу яавал одоо зүй зөксө болох юм бэ? За энэ бол их зөв зүйтэй асуудал. Энэ хамгийн одоо тариаланчдын ялангуяа ургац сурвалжлын үед их тулгууртай бэрхшээлтэй асуудал л да. За энийг зохицуулах гэж одоо тариалангийн тухай хуулийн дагуу журам гарсан байдаг. За энэ журам болохоор зэрэг одоо сангийн сайд, хууль зүйн сайд, хүнс хөдөлгөөний сайд гэсэн 3 сайдын тушаал байдаг. Энэ 3 сайдын одоо гаргасан тушаалын дагуу гаргасан журам юм байна. Энэ бол 2018 онд одоо 8 сарын 5-нд батлагдсан ийм журам л да. Энэ ягаад өмнөөс өмнө одоо тийм ийм журамгүй байсан юм аа. Энэ журамгүй байснараа яадаг вэ гэхээр нэгдүгээрт нь одоо асуудал үүсээд хэрүүл маргаан болоод ингээд шүүхтэр очдог. Шүүхтэр очихоор энэ одоо заавал нөгөө төрийн байгууллагын эрх зүйн акт хэрэгтэй. Тэр үднээс энэ актыг бий болгосон юм байна. Тэгээд тэр акт нь юу байдгийг хэрэг шүүх нөгөө эн чинь хууль зүйн яамны сайд баталсан юм байна. За сангийн яамны сайд баталсан ч мөнгөтэй холбоотой учраас сангийн яамны сайд баталсан юм байна. За яг одоо мэргэжлийн байгууллага хүнс хөдөлж байгаа яамны сайд нь баталсан юм байна гэдэг үднээсээ энэ одоо шууд мөрдөдөд явах хэрэг зүйн акт хүчин төгөлөр акт. Энэс өмнө тийм акт байдгүй учраас бөөн хэрүүл болоод чи өндөр үнэлээ, нэг гагийн ургацыг өндөр үнэлээ, хоёрдугаарт нь энэ шүүхээр энэ чинь яг ингээд шийдэгдэх асуудал муу юм уу энэ төр гэдэг асуудлууд үүсдэг байсан байхгүй. Тэгээд энэ бол бас нэг алхам аа гэж би харж байгаа. Тийм үднээс энэ журмыг хэрэгжүүлэх гэж оролдох хэрэгтэй гэж би ойлгодог. Яагаад гэхээр таны түрүү асуусан тэр бэрхшээл байгаа. Үнэхээр байгаа. Бид яг тэр үед ажлын хэсэгт ажиллаж исэн хүмүүс би юуг нь сайн мэдэж байна гэхээр бид бас ярьж исэн. За энэ одоо хаврын тариалалтын үеэр юм уу? Урган дургалтын үед юм уу? Ургац сургаалтын үед энэ засаг дарга нь олдохгүй тийм ээ. За тэр чинь заавал одоо төрийн 5 төлөвлөл байх хэрэгтэй
Нэгдүгээрт нь за застрага оруулагч. За хоёрдугаарт нь цагдаа хэсгийн төлөөлөгч. За гуравдугаарт нь болохоор зэрэг нөгөө мөнгөтэй холбоотой учраас заавал татвар юм байцаагч. Юм уу одоо ирэх бүхий улсын тэр энэ акт хүчин төгөлдөр мөн болно гэсэн тамга дарддаг тийм ирэх бүхий хүн биш үү? Ийм хүн заавал байх ёстой гэж үздэг. За тэгээд дээр нэмээд одоо хөндлөнгийн нэгдэрч байх ёстой. Гуравдугаарт нь тариланч өөрөө байх ёстой, дөрөвдүгээрт нь малчин өөрөө байх ёстой. Энэ одоо хэдэн субъект маань нийлж байж газар дээр нь тэр актыг тогтоох ёстой. Энийг өөрөө шийдж болдгоо мөг одоо биднес зөндөө гаргалгаанууд хайж үзсэн байхгүй. Яагаад гэхээр тэр нөгөө акт маань заавал шүүхтэр очоод энэ эрхцүү чадамжтай гэдгийг батлахын тулд заавал нөгөөнүүд дараагийн тэр байж хамаг дарж гаргаж тэгээд байх гэдэг. Тийм байх гэдэг байхгүй. Тэгээд тэрийг одоо би юу гэж одоо ингээд тэрнээс хойш би нэлээд олон бас энэ хуулийн хэрэгжилтийн дагуу бас холбооныхаа шугамар тарилчтай явж уулзлаа. Энийний гарц гаргалгаа нь юу байж болох вэ гэвэл одоо энэ дээр тухайн сум аймгийн даргын бас захирамж байж болох юм байна. Хэлбэршүүлсэн. Тэр нь юу гэдгийг зэрэг за одоо нэг хэсэг бүлгийг тийм ээ хүнийг за одоо ингээд таамаас одоо энэ жилийн одоо тэр ургацын комисси одоо юу шүү гэдэг ингээд тушаал гаргаад тэр нь бол бас одоо шудраг тийм ээ одоо ингээд бас төр ажиллаж исэн тариланч агроном тэр ингээд оролцуулсан тийм одоо 5 хүнийг аваад тийм ээ тушаалыг гаргуулад тэр 5 хүн одоо дуудлагын өнгөтн шууд давхад очдог. Тэгээ очоод яхад чинь нөгөө акт тавиад тэр одоо тургуулийн хэмжээ тодорхой боллоо тэр нь ирээд одоо яг одоо засаг даргатаа хийлээд тий нөгөө хэсэг нөлөөлөгчтэй хэлээд тэднээс нь давхар баталгаажуулаад ингээд явдаг. Тэгэхгүй бол нэг сум нэг л даргатай шүү дээ тийм ээ. Гэтэл тариалангын талбай харамг байгаа шүү дээ. Тэр бүх юм дээр очиж чадахгүй. Тэгэхээр ийм одоо хид хідэн одоо тийм юмуудыг тийм ээ ажлын хэсгүүдийг гаргаад тэр ажлын хэсгүүд нь тэрнийхээ дагуу явдаг. Тэр ажлын хэсгийн ажиллах одоо тэр цалин хөлс болон урсгал зардал шатхан энэ төр зөндөө зардал гарна шүү дээ. Тэрийг нь тэр одоо дуудсан байгууллагаар хариуцдаг, буруутай итгэхэд хариуцдаг. Ийм одоо гарц гаргалгаанууд байх юм бол зүгээр энэний хувьд бол тэр акт тавих юу яах бол маш амархан тийм механизм шийдсэн. Маш энгийн. Өмнө нь бол хэд хэдэн арга зүйнүүд байсан. Эдгээр биднес нэлээд олон улсуудын юг судалж ягаад тэгээд хамгийн боломжтой гаргалгааг гаргаж ирсэн байна. Энэ бол их амархан л да. Нэгдүгээрт нь нөгөө мал орсон талбай хэмжээг нь метр квадратаар тогтоочих юм бол тийм ээ тогтоочих юм бол тэнд өнгөрсөн жилийн ургац хэдийг байсан засагтаргаас тодорхойлт авчина. За хоёрдугаарт нь өнгөрсөн жилийн одоо Улаанбаатарын үн хэд ямар үнэтэй байсан гэдгийг нөгөө тарилын дэмжих санд Улаанбаатар гэсэн тэр дүнээр яачна. Тэгээд талбай хэмжээгээ дундаж ургацынхаа хэмжээр үржүүлээд тэгээд өнгөрсөн жилийн одоо тарилын дэмжих сангийн үнэ ш Улаанбаатарын үн энгээр үржүүлээд ингээд бод хохирол тооцогч юм байна. Энд нь гол нь нөгөө тэр акт маань үнэн шүү гэдэг тэр субъектыг баталдаг тэр нөгөө комисс бүрдэх гэж л асуудал болоод байна. Ерөнхийдөө бол тэгээд яг тэр актыг шүүх хүлэн зөвшөөрөөд нөгөө төлбөрөө тооцоог нөгөө одоо буруутай гэж үзэж байгаа талаар төлөвлөлөөд ирлээр бас нөгөө хариуцлагын асуудал чи өөрөө их өргөн дэлгэр болоод хүмүүс чи хариулгатай байгаад эдийн засгийн одоо хөглүүлэхгүй талаас л асуудал шийдэгдэл байна. Чи яг үнэн тэр бол нэгдүгээрт энийг нөгөө ингээ хөвшүүлээд явахаар зөв шал өөр болчихно. За хоёрдугаарт нь хамгийн амархан юу бол захиргааны тухай хуулинд бас байдаг. Тухайлбал мал аруулаад хохирол тооцчих юм бол тэр актын тэр гарсан мөнгөнд дүн хамаагүй. Тухайн мал оруулсан юуг тэмээд захиргааны тухай хуулиар 1001-ээр торгоно буюу сая төгрөгөөр торгоно. Тэр сая төгрөгөөр торгоод захиргаан авах хэрэгтэй. Одоо тэр сум авах хэрэгтэй гэсэн үг, төр авах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр зэрэг энэ хоёр механизм хоёулаа ингээд үйлчилжлээ шүү дээ. Тэгэхээр зэрэг тэр малчин нэлээд одоо сургамж болохоор л байхгүй. Тэр хэсгийн төлөөлөгч мал орсон үнэн болно бол батлаад таныг одоо тэг захиргааны тухай хуулийн 19-ийн 3 жилүүдэд тэр залтаар сая төгрөг 1001-ээр торглоо байт ингээд бичээд явах юм боломжтой байхгүй. Тэгэхээр зэрэг энэ бол нэлээд тийм бас хэрэгжүүлээд явбал энэ хэрэгжүүлж байгаа газрууд байна. Бид бас энэ жил Хинти, Доронтоор, Сэлэнг аймагуудаар явлаа. Зарим сумдууд их сайн хэрэгжүүлдэг юм байна. Үнэхээр тэрийг мэдээд малчид маань үнэхээр болохгүй юм байна. Ягаад гэвэл энэ газар тариалан гэдэг чинь бас хүний өмч, хүний тийм ээ
хөдөлмөр юм байна гэж ойлгоцсон байгаа байхгүй. Гэтэ ерөнхийдөө яг хөө газар тариалангийн бүсийг зарлахдаа малчин талдаа ямар хамгаалалт хийсэн бэл одоо ингээд харж байгаа чинь Батцанбөр гэхэд чинь өөрөө бараг 30-аад мянган хүртэй Улаанбаатар хотын сүүний томоохон нийлүүлэгч. Гэтэл сүүлийн 4-5 жилийн хугацаанд л Батцанбөрийн бараг их газар тариалангийн далд болчихлоо шүү дээ. Үнэхээр манай фермер малчтай бас бэлчээр үлдсэхгүй байгаа тал дээр яасан. Тийм. Тэгвэл бол ер нь бол ингэж байгаа л да. Одоо тухайлбал энэ нөгөө газар тариалангийн бүс нутгууд гэж зарлаг нь болох зэрэг газар тариалангийн бүс нутгуудад мал байж болно. Тэгвэл тэнд эрчимцэн мал аж ахуй байх хэрэгтэй. Өөрөө тэр тийм ээ талбайтай, өөрөө жилээ тарьдаг, ногоон жилээ тарьдаг, малаа тэргээрээ борддог. Дээр нь нэмээд тэр тариаланчдаас гарч байгаа илүүдэл бүтээгдэхүүн биш үү? Одоо тухайлбал Батцанбөрөөс их маш хэмжээний одоо ногоон хаягдл гарна. Энийг нь эргүүлээд одоо малын тижээл болгох асуудлыг тийм ээ. Ийм одоо цогц байдлаар нь шийдэж байгаа. А түүнээс биш одоо газар тариалангийн юунд бол эрчимцэн биш байх юм бол одоо тий сорин юу бэлчээрийн мал аж ахуй байх юм бол үнэхээр зохимжгүй асуудал гарч ирдэг. Тэгэхээр зэрэг энэ бас дагаад нөгөө нэгжээс авах ашиг шимийн дэвшлэн. Тийм ээ тэр эрчимцэн аж ахуй хөгжүүлснээр сүүний байна уу махны байна уу. Ийм одоо эрх зүйн актууд юу тусгагдсан. Тэгэхээр зэрэг энэ бол их биений хувьд бол мэргэжлийн өнөд бол их зөв зүйтэй л одоо бодлого бичмээр болов гэж бодож байгаа. За үзэгч та бүхэн бидний ярилцлагыг анхаарал тавьж цаг гарган сонссонд баярлалаа. Танд мөн бас энэ өөрийнхөө салбарын талаар бодсон тэг зүйлсээ бидэнтэй хуваалцсанд баярлалаа. Тэгээд таны энэ жилийн ажилд амжилт хүсье. За баярлалаа. Та бүгд нь ч гэсэн өндөр амжилт хүсье. Ийм сайхан тийм ээ ярилцлага подкаст хийгээд ингээд бас Монголын ард түмэнд төрүүлж байгаа, Монголын дараалагч төрүүлж байгаа та бүхний ажил үрж өрөлж өдрөг байх болтугай. Сайн сайхан бүхэн хүсье. За баярлалаа.